Миний найз Ричард Смит бүлэг этгээдүүдэд өсвөр насндаа хүчирхийлүүлсэн нэгэн эмэгтэйд зөвлөгөө өгч байсан тухайгаа дурссан юм. Тэр эмэгтэй Христэд итгэгч учраас тэдгээр залуучуудыг уучлсан гэж хэлсэн ч олон жилийн дараа ч гэсэн сэтгэлийн гэмтэл шарах нь түүнийг зовоосон хിവэрэлээ. Ричард түүнээс чамайг хүчирхийлсэн залуучуудыг уучлах үндэслэл нь юу байв гэж асуухад тэрээр Христийн хийсэнтэй адил үндэслэлээр аава юу хийж байгаагаа мэдэхгүй тэднийг уучлаач гэсэнтэй адилаар гэж хариулжээ. Ричард тэмдэглэлтэй түүний хариулт зөв, сүнслэг, бүр бишрэмээр сонсогдож байгаа ч Бурхны жишгийн дагуух уучлал биш юм. Бурхан биднийг ямар ч шалтгаангүй уучлсан. Харин бид хэрхэн уучлдаг вэ? Ричард бидний хэрэгэлдэг хэдэн асуудлыг жагсаан бичв. Тухайлбал тэд чинь хүн шүү дээ. Тэд юу хийж байгаагаа мэдээгүй. Тэд хяналтаа алдсан. Тэд хэцүү гэр бүлд өссөн гэх мэтэр. Эдгээр тодорхойлолтууд нь тэдний зан авирыг тайлбарлахаас гмийн шалтгааныг тайлбарлахгүй. Ирэм байхаас үл хамааран гэмтэн гим нүглийн хариуг хүртэх ёстой. Гэсэн хэдий ч бидний өмнөөс Бурхан шийтгүүлсэн. Ричард үүнийг тайлбарлахдаа бид бусдыг уучлах үед тэр хүнээ Бурханы гарт өгч байна. Бурхан тэр хүний нүглийн төлөөсийг Христээр дамжуулан төлсөн гэдэгт итгэх юм. Христ бидний гмийн төлөө загалмай дээр цовдлогдсон нас барсан. Таны уучлалын үйл явц хаана явж байна вэ? Таны зүрх сэтгэл уур хилэнгээр одоо хүртэл дүүрэн байна уу? Эсвэл шударгаар шүүгч Бурханы гарт асуудлаа өгсөн үү? Та нарыг эзэн уучлсны адил та нар бас уучил хэмээн Библи хэлдэг. Яг одоо та надтай хамт залбираарай. Эзэн минь, би бүх зүрх сэтгэлээрээ надад буруу зүйл хийсэн тэр хүнийг уучлж байна. Би түүнийг таны гарт өгч байна. Шийтгэл мөн өршөөлн танаас. Та намайг уучлсан байхад би уучлахгүй өнгөрөх эрх надад байхгүй гэдгийг ойлголоо. Амен. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг